Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Энэ өдрийн мэнд хүргэе. За 7 дугаар ангийн газар зүүн дасгал ажлын дэвтэр номер 4-р хичээлийн даалгавруудыг тайлбарлаж өгөхөд бэлэн болсон байна. За дасгал ажлын дэвтэр, сурах бичиг, харандаа шугам, хичээлийг хэрэглэх түүний бэлдээд хичээлдээ орцгоё. Хичээл номер 4 таних тэмдэг ашиглан газар зүйн зураг унших. За өнөөдрийн хичээлийн зорилго бол бүгдээрээ хамтдаа таних тэмдгийг тайлж уншиж сурах юм аа. За даалгавар 1. За уншаад таних тэмдгийн тайлбар бичнэ үү гэсэн ийм даалгавар байна. За газар зүйн зурагт бидэнд хэрэгтэй мэдээллийг багтаахын тулд тусгай таних тэмдэг ашигладаг. Таних тэмдгүүд ялгаатай дүрс хэмжээ, өнгөтэй байдаг бөгөөд бидэнд газар зүйн зургийг ойлгох, унших, байршлыг тогтооход тусалдаг юм аа. За өгөгдсөн эхийг анхааралтай уншаад найзуудынхаа гэрийг олоод таних тэмдгийг нь доор тайлбар хэсгээр нь бичээрэй хүүхдүүдээ. За даалгавар 2. Хүснэгтэн тохирох таних тэмдгийг дүрслэн зураарай гэжээ. Үүнийг зурхын тулд сурах бичгийнхээ 16 дугаар хуудасны таних тэмдгүүдийг хараад эдгээр таних тэмдгүүдийн аль нь шугамн, аль нь талбайн таних тэмдэг байна вэ гэдгээ бодоод ард нь хуулаа зурсан ч болно шүү хүүхдүүдээ. За даалгавар 3. Ховд аймгийн физик газар зүйн зураг, за хүн амын зураг хоёрыг өгчээ. Энэ хоёр зурган дээр таних тэмдгүүд нь ялгаатай байна. Эхлээд хоёр зургаа ээлжлэн анхааралтай ажиглаад таних тэмдгийг тайлан уншия. Үүнийхээ дараа таних тэмдэгт нь ялгаатай байгаа хэсэг талаар бодоод бичээрэй. За гэрийн даалгаварт тойм зураг зурхтаа өөрөө таних тэмдгээ зохиогоод тайлбарыг нь бичээд зураарай хүүхдүүдээ. Хашааныхаа эсвэл сургуулийнхаа эргэн тойрны тойм зураг зурж болно шүү. За сонин ачин булангаар заавал зашлаарай. Эртний газрын зургаас нийл мөрнийг олоод дараа нь одоогийн газрын зураг дээр нийл мөрөн яаж зурагдсан байгааг заавал харьцуулан хараарай хүүхдүүдээ. За эцэст нь өнөөдрийн хичээлээр юу сурснаа бичээрэй. За эдгээр даалгавруудыг хийхэд бэрхшээлтэй байгаа бол Facebook групп дээр комент бичиж асуугаарай. Багш нь тайлбарлаад өгөх болно. Баярлалаа, баяртай. Удахгүй 5 дугаар хичээл дээр уулзцгаая. Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Энэ өдрийн мэнд